White Christmas анги нь IMDb дээр 9.1 буюу Black Mirror цувралд хамгийн өндөр үнэлгээтэй анги юм. Мөн яг л үнэлгээ шигээ сонирхолтой анги байлаа. Энэ ангийн бичлэгийг мөнхлөө дээр лав оруулсан байсан. Хүсвэл та нар намайг үзэх шаардлагагүй. Тийшээ шилжиж болно шүү. Гэхдээ би аль болох дутуу үлдээсэн зүйлсийг мөн зарим тайлбаруудыг хэлхийг зорих болно. Ингээд олон юм ярилгүй кинонд оръё. Цасан донд нэг эзгүй байшинд Крисмасын дуу ихшиглэн Joy болон Matt гэх залуу хамт амьдарч байгаагаар эхлэнэ. Joy Matt-та бараг 5 жилийн турш юм яриаггүй ба Matt бол Joy-тай ярилцахыг хүсдэг. Тэгээд зул сарын өдөр юм чи ядаж жоох юм яриг их ба яагаад энэ тэр хоёр байгаа талаар Matt асууна. Тэгээд өөрийнхөө нэгэн түүхийг ярьж эхэллээ. Matt Z-Ice гэх төхөөрөмжөөр болзооны зөвлөхийн ажил хийдэг бололтой. Энэ нь хүний нүдээр харж байгаа харах, бусдад мэдэгдэхгүй харилцан яриаг үүсгэх боломжтой технологи. Тэр Гарри гэх ичимхий өөртөө итгэлгүй залууд коуч хийж офисын зол сарын үдэшлэг дээр өөрийнх нь таалагдсан бүсгүүдэд танилцуулахаар боллоо. Гаррид хар үстэй бүсгийн таалагдсан бололтой. Тэр хооронд Matt мэдээлэл цуглуулж юу ярихыг нь зааварчлана. Хар үстэй охинтой бус шар үсттэй нь яриа өдөх ба хажуудах хэрэгтэй хэн болохыг нь асуудал төвөггүйхэн түүнтэй харилцаж чаддаг. Харин дараа нь сонирхоод байсан Jennifer-тэй танилцах болно. Matt түүний харж байгаа зарим зүйлсийг харахгүй гэж хэлдэг ч үнэн дээр тэр бүр багаараа стрим хийж байгаа харагдана. Энэ дээр I am Waldo гинөө өмнөх ангийн гол дүрийн нэр явж явах жишээний. Гарри Jennifer-ийг ганцаараа байх үед нь ямар ч байсан зааварчилгааны дагуу эвтэйхэн яриа өдөж чаддаг. Харин Joy Matt хоёр ярилцаж байхад Joy таны цаг нэг л хачин санагдана. Гарри бүсгүйтэй дотн ярьж түүнийг түр орхин гарах ба энэ хооронд Гарри Matt-тай ярилцаж байна. Үүнийг нь харсан Jennifer түүнийг өөртөө нийжил толгоонд нь хоолой сонсогддог гэж бодоод Гарриг үнсчихнэ. Тэд Jennifer-ийн гэрт очиход Matt-ийн найзууд нь дараа болох зүйлийг харахыг тэсий ядан хүлээж байлаа. Тэгтэл бүсгүй 2 хондог уух юм авчираад Гарри дуулгаад өөрөө ч бас уучихв. Учир нь энэ хоолой сонсогдож байгаа тул түүнээс чөлөөлөгдөх гэж хамтаа амиа орлохоор шийдсэн бололтой. Гарри ч үннээ хэлхийг хичээсэн ч талаар болж түүний ам руу уух зүйлээ цотгочихв. Ингээд Matt болон босд нь үхлийн гэрч болсон ба Matt бошоохон сандарч гарах гэж байгаад эхнэртэй баригдан. Эхнэр нь ч үүнийг нь мэдээд Matt-ийг блоклчихдаг. Бид нар Facebook дээр нэгнээ блоклдог шиг л чи түүнтэй ярьж чадахгүй. Чамд тэр харагдахгүй зүгээр л нэг дүрс болно. За Matt эхний түүхч халуухан эхлэв бололтой. Тэр Joy-г нэлээд яриулах гээд ярианы илч өгж байгаа мэт. Тэгээд яг үүндээ түүний үндсэн ажил нь арай өөр ба дахин нэг түүхийг ярьж эхэллээ. Нэгэн бүсгүй ямар нэгэн туршланд орж байгаа л та. Гэтэл түүний ухаан санааг гинэт биенээс нь гадагшлуулаад хоосон орон зайд оруулчихдаг. Бараг л астрал аялал юм уу да? Matt түүнийг жижигхэн төхөөрөмжөнд оруулсан ба өөрийн жинхэнэ оюун ухааных нь хувилбар зүгээр л код болсон гэдгийг нь тайлбарлана. Тэгэд юунд ч хурж юу ч мэдэрч чадахгүй байгаа ухамсарыг бодит биед орууллаа. Тэгэд түүний хийх ёстой ажлыг нь хэлж өгөх ба өөрийнх нь жинхэнэ биед үйлчлэх, гэрэл асаах, унтраах, талах шарах гэд бүх контролыг зохицуулах ёстой байлаа. Мэдээж үүнийг яаж зөвшөөрөх вүлээ? Эмэгтэй эсэргүүцэн ойрлох үед Matt зүгээр л түүний дууг нь хаачдаг. Тэгэхээр эмэгтэйг хүснээрээ захирах боломжтой гэсэн үг байгааз. Эмэгтэй хүсээгүй учраас түүнийг 21 хоног энд үлдээдэг. Matt талх эдсэн шигээл хэдхэн секунд болов. Эмэгтэйгийн хувьд там шиг байсан нь тодорхой. Энд хийх юу ч байхгүй. Бүр унтаж чаддаггүй. Чи унтах шаардлагагүй ажиллах болно гэтэл бас л эсрүүцэхэд Matt жаахан түүнийг дуулууртай болгох гээд бүтэн 6 сар болгочихв. Matt-ийн хувьд дахиад хэдэн орон өнгөрсний дараа бүсгүйд юу мэдэрснийг төсөөлөхөөс ч амар. Тэр зүгээр юу ч хамаагүй хийх л юм өгч гих болно. Ингээд л Matt тохируулга асуудалгүй болсныг жинхэнэ өөрт нь хэлдэг. Жинхэнэ бие нь унтаад сэрэхэд бүх зүйл бэлэн, өрөөний температур, цагийн хуваар, кофе найруулах гэд бүгдийг нь л өөрийнх нь ухамсарт хувилбар хийж гүйцэтгэнэ. Чиний оюун ухаантай AI үүссэн гэвэл энэ ямар ч хүний хувьд хамгийн төгс хиймэл оюун ухаан биз дээ. Гэхдээ жинхэнэ эс нь үнэхээр харгас байгааз өөрийгөө хувлаад зүгээр л цаг наргүй боо шиг оршихуй бий болгочлоо шүү дээ. Гэхдээ үүний цаана юу болж байгааг нь өөрөө мэдээгүй л гэж найдаа. Тэр оюун ухаан нь өгөж чадахгүй, унтаж чадахгүй, хаашаач зогтохгүй хамгийн аимшиг тамлалаар дуусж байгааз. Энэ түүхийг Joy сонсоод баг зэрэг цочордоно. Энэ дээр нь Matt дөрөөлөв бололтой. Joy-г сайн хүн байна гэдгийг нь хэлж өөрийнх нь түүхийг сонсохыг хүслээ. Joy эхнэртэйгээ нэгэн цастаа өдөр болцохоор гарлаа. Энэ ертөнцид гар утас хэрэггүй бололтой. Зүгээр л нүдэрээ зураг дарчиж болох нь байна. Тэд хамтдаа цэнгэний газар дуулцгааж цагийг хөвжөлтөө өнгөрөөнө. Би энэ аяг сонссон чинь Season 1-ийн 15 million merits дээр гардаг дуутай адилхан санагдлаа. Me down, still I'll be there.
Joy харин нэлээд согтсон бололтой. Тэд өөр нэг хостой хамт чимээгүй газар юм ярьсан. Joy ихнэр ч үнэхээр хөөрхөн бүсгүй байдаг шүү. Дараа нь Joy хогийн савнаас жирэмсний тест олж харна. Энэ тестийг хаана харлаа гэсэн чинь Season 2-ын Be Right Back дээр гарсан шүү дээ. Хэрвээ та нар өмнөх ангиудыг маань үзвэл санах байх. Тэр мэдээж эхнэрийнх нь гэдгийг сонсох ба Joy ихэд баярлана. Гэтэл эхнэр нь арай бэлэн биш байна гэд нэлээд дургу байх бололтой. Josh нэлээд ятгаад болдоггүй. Түүн рүү уурлаж эхлэхэд эхнэр нь түүнийг блоклчдаг. Энэ систем гэхдээ ямар ядаргаатай юм бэ те? Ерөөсө харилцаа араа өрнүүлэхгүй блокороо айлгаад л. Миний хувьд ч бас иймэрхүү хүйтэн цус эмэгтэйчүүдээс айдаг шүү. Ямар нэг харилцаа ярилцаж ойлголцох болохоос блоклоод л асуудлыг шийдэж чинь гэвэл асуудал ярилцахгүй тэндэл гацчихна шүү дээ. Joy блоклуулчаад өглөө нь уулзах гэтэл түүнийг хаяад явчихлаа. Найзуудаас нь сураг асуусан ч мэдэхгүй. Түүнтэй холбоотой зургнууд ч бас мөн адил алга болоод зүгээр л дүрс харагдана. Гэтэл нэг өдөр түүнийг жирэмсэн байхыг нь анзаарах ба түүн рүү явж очиод блоко гаргахыг хүстэл Joy-г цагдаад барьж өгөв. Тэгээд эхнэрлүүгээ ойртож чадахгүй тул ойр ойрхон захиа явуулж байлаа. Нэгэн зул сарын өмнөх өдөр тэр эхнэрийнх нь хуучин байшин дээр очих ба Joy өөрийнх нь хүүхд төрсөн болохыг мэднэ. Тэгээд тэр байнга л өөрийнхөө охиныг харах гэж очдог байлаа. Joy зургт үзэж байгаад нэг мэдээ олж хардаг. Гэхдээ энэ хэсгийг хараад шууд 15 million merits нүдэнд харагдлаа. Hot Shot Show явж байгааз. Бас энэ хэсэг дээр өмнөх анги болох Waldo-гийн ТV шоу байгааз. Тэр хуучин сүд бүсгүйгээ ослоор нас барсныг олж мэджээ. Харин бүсгүй өгсөний дараа түүний блок гардаг байв. Тиймээс тэр одоо охиноо харж чадах боломжтой болсон гэсэн үг. Joy зул сарын өдөр охиндоо бэлэг өгөхөөр очино. Тэгэд охиныг хартал юу Аз царайтай охин блэ? Нөгөө дөрүүлээ сууж байхад нэг Аз залуу сууж байсан. Түүнтэй л унтаа жирэмсэн болсон байна гэдгийг нь энэ мөчөд ойлголоо. Угаасаа тэр сценийг үзэж байхад л нэгэн рүүгээ эвгүй хараад байсан шүү дээ. Joy байшинд орж охиноо хаана байгааг асуудал охины өвөө Joy-г явахыг шаардана. Өвөөч түүний хуучин сүд бүсгүй өгсөн гэд чиний охин гэж байхгүй гэж хэлнэ. Тэсэлгүй Joy түүнийг нөгөө бэлгээрээ цогцглоо. Өгшин хүн үүнийг даалгүй газар дээрээ нас барна. Харин Joy байшинг орхин явж годомжинд гарсан байлаа. Тэгээд түүний хийсэн эргийнхэн төлөө баримтлагад Joy юу ч хэлэхгүй чимээгүй байсан гэдгээ Matt-д хэлдэг. Тэгээд охин харин өвөөгөө өгсөний дараа гарч тусламж дуудахаар явж байгаад удалгүй хөлдөж өгсөн болохыг нь сүүлд сонссон гэдгээ хэлнэ. Харин энэ үед Matt нэг л эвгүй түүнийг байцаагаад байгаа мэт хийсэн хэрэгээ хүлээж байна уу гэтэл Joy тийм гэж хариулна. Дараа нь гинэт boom намайг эндээс гарга. Alright, I'm coming out. Sorry, Joe. Юу болов яав ив гэтэл Matt маань төхөөрөмжөнд түүнтэй хамт байж байгаад гараад ирж. Joy-ийн ухамсарт хувилбарыг бүтээгээд түүнийг яриулж хэргийг нь хүлээлгэх зорилготой байж л дээ. Энэ нь бодит ертөнцид 70 минут болсон боловч Matt Joy хоёрын хувьд 1827 өдөр буюу 5 жилийн хугацаа байж. Тэгээд Joy-ийн жинхэнэ биеинд нь чи хэрэгээ хүлээсэн гэдгийг нь хэлнэ. Харин Matt-ийг ингэснээр суллах тохиролцоо хийсэн боловч түүний хууль бус зүйлс хийснийхэн төлөө бүртгэд оруулна гэх болно. Бүртгэлд орно гэхээр бүх хүнд блоклуулна гэсэн үг. Чи энэ ертөнцид ганцаараа хинтээж харилцаа тогтоож чадахгүй үлдэж байна гэсэн үг. Бас л айхтар шийтгэл. Харин Joy-г зул сарын дуу тавин минутанд 1000 жил өнгөрүүлэхээр тохируулж үлдээдэг. Ямар гэчин харгас шийдэглийг өгнө вэ? Яг нь жинхэнэ Joy биш ч гэсэн жинхэнэ Joy л доо. Яг л ижилхэн хуйлчсан болохоос тэр дууг сонсохгүй хичээсэн ч юу ч өөрчлөгдөхгүй байлаа. Энэ галзуурал дахин давтагцаар л бодит ертөнцид ганцхан минут болоход л Joy-ийн хувьд 1000 жилийг өнгөрүүлж байна шүү дээ. Үүнийг цагдаагийнхан болиулахгүй нэг өдөр болоход л 1,440,000 жил түүний хувьд өнгөрнө. Тэгээд бүр тавьсан дуун I wish it could be Christmas every day. Би өдөр бүр зул сарын баяр болоосоо гэж хүсэж байна. Аимшигтай. За тэгэхээр энэ агин Season 2-ийн White Bear анги санагдууллаа. Гэмт хэрэгтнийг шийдэхдээ өдөр бүр шинээр давтуулж байгаа мэт болгодог шүү дээ. Joy-ийн өрөөний хаалганы энэ дээр байдаг тэмдэгч White Bear-ийн гол тэмдэг байдаг шүү дээ. Гэхдээ Joy залуу бас л өрөвдмөр байна. Араараа тавилчаад бие барьж чадлагүй санаандгүй хэрэг хийчихдэг. Шоронд хорж болгоч ингэж шийдэх нь арай л хэрцгий. Яг бодит амьдрал дээр жинхэнэ биеийг нь хууль ёсны шийдэх хэдий ч хөлбрийг нь зүгээр нэг код гэд яасан ч яадгийн гэж хайж байгаа нь хууль хүчнийхэн ч хүнлэг бус харьцаж байгаа хэрэг. Харин араараа тавиулах Joy-ийн хэсэг бол яг л Entire History of You байгаа зү. Өмнөх бичлэгүүдийг мань үзсэн бол мэдэх байх. Энэ анги дээрч бас гол дүрийн залуу нь араараа тавиулснаа мэдээд бие барьж чадлагүй нөгөө залуу руу дайрдаг шүү дээ. Тэгээд сүүлд нь хүүхэд нь ч бас өөрийнх нь биш гэдгийг мэддэг. Энэ спешиал анги болохоор өмнөх ангиудын зарим нэг санаануудыг багтаасан байж болно.
Black Mirror хүний тархинд чип суулгах технологийн талаар нэлээд олон анги дээр гардаг. Энэ анги дээр ч Joy-ийн тархийг зүсэж тархинд дэх датаг нь авч хувилбар бүтээсэн багаз. Одоо цагт бодит амьдрал дээр бол Elon Musk үүсгэн байгуулсан Neuralink-ийн төсөл хамгийн дөхөж очих боломжтой. Энэ нь зоос шиг жижиг төхөөрөмж бөгөөд тархины гадаргуу дээр мэдрэлийн эсүүдэд холбогдох 1000 гаруй нарийн утас суулгана. 2020 оноос гахаа сар мөчн дээр туршсан. 2024 оны 1 сард анхны хүн дээрх туршилт амжилттай болсон гэж мэдэгдсэн. Туршилтанд орсон хүн бодлороо компьютерийн курсоор удирдах чадсан. Яг нь Neuralink-ийн боломжууд ирээдүйд хараагүй нэг хараатай болгох, тахир дутаа хүнийг хөдөлгөөнтэй болгох, сэтгцийн болон мэдрэлийн өвчнийг эмчлэх, Альцгеймер, таталт харуулт гээд бодол унших, текст бичгүүгээр бодлоор харилцах гэсэн үг. Хэмэл оюун ухаантай шууд холбогдох. За тэгэхээр одоо л хүмүүс AI-ийн талаар шуураад байгаа болохоос Black Mirror цувралч нь 2011 оноос гарч эхэлсэн шүү дээ. Энэ анги гэхэд 2014 онд гарсан. Тэгсэн мөртлөө хэмэл оюун ухааны хөгжлийн талаар амар зөгнсөн багаз дараа дараагийн сизон дээр бүр л бидний амьдралд ойр байж болох санаанууд гарч ирдэг. Бичлэгээ дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол комент үлдээж сэтгэлдээ илэрхийлээрэй. Баяр та guys.